чи яалаа илээ гэд асуугаад унах вэ гэж бодоод нэг үсэн тайлбарлаад биччихье. YouTube дээр тайлбарч байгаа бол за 7 дисктэй 127 хийх гээд байгаа шүү дээ. Энэ өнгөнүүд чинь нэрлэхэд яасан муухай өнгөнүүд вэ? Ногоон, дахиад ногоон, жижиг ногоон, том ногоон гэх юм уу тий? Хоёр шар байна, жижиг шар, том шар. Энэ доотлын өнгөнүүд нэр өгөхийн чаргагүй муухай өнгөнүүд байна. Бор, мор, ягаан ч юм уу тий. За дугаарлцсан ч явах вэ энэ ч одоо 7 диск ба нэгээс ахуулаад 1 дахь диск, 2 дахь диск, 3 дахь энэ улаан цам шаарл юм л да. За ингэ явж. Тэгэхээр солвыг дарж болохгүй гэсэндээ тусахгүй юм. Тэгэхээр ингэ юм байна. Аль ч юм дээр тогс ялгаагүй тий. Энэ хамгийн доотлын том бор юм уу тий. Бор дискийг л яаж ийгэл энэ 3 дээр авчрах хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгчих юм бол бусд нь хаана авах нэг хамаагүй. За бусд нь тэгэл нөгөө хоёр багны айл нэгэн дээр овооролт бол байж байна. Тэгэхээр энэ борыг ийш авчрыг гэсэн чи дээр нөгөө энэ нэг сони ягаан юм шиг нөхөр саад болоод байна. Ягааныг нь энэ хоёр дээр тавина. Дунд голынх дээр тавина гэсэн үг. А ягааныг голынх дээр тавихын тулд энэ дээр байгаа энэ нөхрийг энийг сони өнгөтэй нөхрийг ягаан 3 руу тавина гэсэн үг. Энийг 2 руу тавина гэсэн үг. Тэгээд яг ийм хүн шалтгаанаар энийг 3 руу тавина гэсэн үг. Энийг 2 руу тавина гэсэн үг. Тэгээд энэ жижигнийг бол нэг рүү тавина гэсэн үг гэдэг. Ингээд эхний төлөвлөлт хийж байгаа тийм хөө нүүдэл хийлээ. Гэхдээ яг мэдээж нөгөө энэ хамгийн том дискийг энэ дээр тавина гэдэг нь бүр ирээдүйд те. Бүр нөгөө 127 нүүдлийн дараа тавина л гэсэн. За одоо эхний нүүдлэл хийчих юм бол цаашаа гайгүй бах. Яг өөр алгоритмуд байдаг гэж магадгүй, өөр аргууд байдаг гэж магадгүй. Гэхдээ энэ бол хамгийн бага нүүдлээ хийн штэ те. Тэр нэг нүүдэл хийлээ. Одоо цаашаа бол амархан байх хэвээр. Энийг нүүх хэвээр те. Одоо нөгөө жижигийг буцаагаад ичсэн зөгөөд байлтана ш. Энийг энэ дээр таниа гэсэн. Тэгэнгүүтээ яг уу. Ер нь бол жоохон байж байгаа нэг газар юм овоорлох хэвээр. Одоо дээшээ ингээ шамбаагаад болчих хэвээр. Одоо энэ дээр хоёр өндөртэй ханаан цамхаг үүссэн гэсэн үг шүү. Одоо та нар тэрийг сайн харж явах хэрэгтэй. Хоёр өндөртэй, нэг өндөртэй энэ төр гэдэг рекурсийнхаа төвшнөр те. Энэ дээр хоёр өндөртэй ханаан цамхаг үүсцээ. Одоо бид нар яах вэ гэхээр бид нар энэ хоёрыг яах гэж энд авчирсан гэхээр энэ нэг шарыг л одоо чөлөөлөх гэсэн байхгүй юу? Чөлөөлсөн юм чи энийг аваад яах вэ? Энэ дээр тамил гэж байхгүй те. Тэгэхээр миний юу дууссан? Улонны падны юу дууссан? Энэ дээр тавих. Судлахын тулд нүүсэн гэсэн. Одоо энэ дээр тавьчлаа. Тавьсныхаа дараа энэ хоёрыгоо энэ шар дээр оолно гэсэн. Нөгөө дөрмээр нь. Тэгэхээр эн чинь хоёр өндөртэй ханаан цамхгийн бодлого болчих жоох байхгүй юу? Голын багнаас баруудлын баган руу зөөх гээд. Тэгэхээр хоёр өндөртэйг бол цээжээр бодож штэ. Бараг ингээ харж байгаад энийг нийшин тавиад, энийг нийшин тавиад ингэчих юм байна. А ерөнхийдөө бол бид нар хамгийн эхлээс хойшоо 7 нүүдэл хийхдээ энэ дээр байсан 3 нөхрийг ийшин зөөе гэдэг 3 өндөртэй ханаан цамхаг гэж бодчихж байгаа байхгүй юу? Ер нь бол 7-г бодохын тулд дотор нэлээд удаа 3 өндөртэй, нэлээд удаа 4 өндөртэй энэ тэрийг бодож байгаа гэсэн үг. 5 өндөртэй, 6 өндөртэй гэх тээ. Бид нар нөгөө лекцэн дээр нэг юм яриалсан шүү дээ. Хэдэн удаа 7-г бодохын тулд хэдэн удаа 6-г зөөх вэ гэдэг. 6 өндөртэй хэдэн бодлого байх вэ? За энэ 3-ыг энэ тавьчихна гэдэг чинь бид нар ер нь яах гэсэн бэ гэхээр энийг судлах гэсэн юм байна. Энийг судалчлаа. Тэгэхээр яхаа аваад ганц л боломж нэшээ тавина гэсэн. Одоо энэ 3-ыг энэ дээр оолох хэрэгтэй. За 3-ыг оолох тохиолдол зөндөө гарч байгаа. Хамгийн нэлээд олон гарна. Хамгийн олон гарч байгаа. Яг хоёртой бодлогыг бодвол цөөхөн л тоо. Гэхдээ бид нар 3 болонгууд шууд цээжээр хийж идэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ шарыг энэ дээр тавихын тулд энэ ногооныг тэн дээр тавина. Тэрний өмнө энийг ийшээ тавина гэсэн үг. Гэт нэг ийм зарчим байгаа. Гэхдээ баг цээжилчүүдээр энэ 3-ыг энэ дээр оолох гэж байгаа. Эхлээд энэ жижигний дээр нь тавьж агаад дундлыг нь бүр нөгөөх рүүгээ тавьж агаад тэгээд хоёроо энд оолчж агаад хоёр өндөртэй ханаан цамх жижигхэн ханаан цамхаг бодчихлоо. 3 дахь хан дээр тавиад энэ хоёроо одоо энэ дээр оолох хэрэгтэй. Бас л нэг жижиг бодлого гэсэн. Хоёр өндөртэй ханаан цамхаг. Энийгээ мэдээж сул цамх руу тавьж агаад сулж явах хэрэгтэй. Ингээд одоо энэ дөрвийг энэ дээр оолчлоо. Сайхан юм боллоо те. 4 өндөртэй ханаан цамхаг үүсчлээ. Энэ дөрвийг яах гэж энэ дээр байсныг анх байсан нийшин зөөчвөө гэхээр бид нар энийг л сулах гэсэн байхгүй юу гэдэг. Энэ нөгөө хөргөний үлгэр шиг л юм ярих нь шүү дээ те. Нөгөө гахаа аюугаа өгөөч гэдэг.
өгсөө өгөөч дээс томч найзгаа аврах гэсэн юм а гэдэг шиг нөгөө нэг унтсан амтэн чи үлээ шоргоолж үлээ. Шоргоолч нь яваад байдаг бах те. Дэвхрэг нь унтчихдаг үлээ. Шоргоолч нь усанд унчаад дэвхрэг нь яваад байдаг бах те. Тэгэхээр шоргоолч маань энэ л гэсэн үг хамгийн доор байгаа юм. Тэгэхээр мань нөхөр энэ тэрүүгээр яваалгүй амтнаас юм асуугаад байгаа гэсэн үг. Тэрээ энийг яаж ийшин зөөх үү? Би энийг авч хайж хагаад энэ доороо шоргоолж найзгаа аврах гэсэн юм а гэж яваад байгаа гэсэн. Одоо энэ дөрөв аваа хийсэн гэж энийг сулах гэсэн зорилготой байсан гэсэн. Сулцсан юм чи одоо бид нар тэрийг ийшин тавьчихна. Одоо зүгээр энэ сулцсан дискийг тавьсны дараа дээр нь энэ дөрвийг оруулах хэрэгтэй. Тэгчиж энд нэг сул тийм юу гарч ийн багам гарч ийн. Одоогоор сул багам байхгүй шүү дээ. Сул баг нь энэ голын баг нь сулрангууд тэрэн дээр энийгээ тавих гэдэг байхгүй. Тэгэхээр яг одоо энэ жоохон хэцүү болоод тэгэхээр дөрвийг энэ дээр давхарлаж тавихын тулд хамгийн доотлын энэ нэг том шарыг энэ дээр тавих хэрэгтэй. Наад зах нь. Тэхийн тулд энэ жижиг шарыг шар болон түүний дээдлийн нөхдүүдийг энэ дээр тавих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар гуравтай нөхрийг ийшээ тавья гэвэл яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд жижигийгээ тэр буцаж байгаа газараа тавьчихна. Томыг очихгүй газараа тавьчихна. Тэгээд энэ хоёроо давхарлчихна. Тэгээд нөгөө шарыг очих байгаа газараа тавьчлаа. Энэ хоёрыг бас давхар зөөж болохгүй. Гэхдээ яг ингээд өөр багнууд ашиглаж байгаад ингээд энэ гурвыг энэ дээр тавьчлаа. Яах гээд ингээд тавьчих вэ? Энийг суллах гэсэн. Энийг сулж яах гэж байсан. Энэ дээр давхарлах гэж байсан. Одоо энэ гурвыгаа энэ дээр давхарлаад тавьчвал энд гол сулраад нөгөө дөрөвний төлөвлөсөн юм их. Тэгэхээр энэ гурвыг ийшээ тавихын тулд ягаад ч энийг энд тавьдаг. Тэгээд энэ хоёроо ингээд давхарчдаг. Тэгээд энэ гурваа тавилаа. Энэ хоёрыг энэ дээр тавина гэдэг бол маш амархан. Энэ саад болоод байгаа нөхрийн нөгөө гурав дахь баган руу тавьж байгаа юм байна. За одоо юу болсон? Энэ тавыг ишин зөөц яах гэж зөөсөн гэхээр энийг сулах гэсэн. Энийг голдоо тавьчих. Яа. Хоёрцол тавьдаг. За өнөөдөр өвдөл болчихлоо. Гэтэ чи юу гар утсан дээр үү? Ачаар үзүүлчих би гол нь гар утсан дээр чи юм солох гэдэг тавч байна уу хараад байгаа. Тэгээд лабын хувьд бол яг 300 400 дээр хийж болно. Шалгалтнаар бол бид 125 дахь л шүү дээ. 250 төгрөг юм тий. Энэ нэг буцаад ингэж орно шүү дээ тий. Тэгэхээр би товчоо харах гэдэг. Энэ ямар сонсон товч юм бэ? Энэ нэг өнгө биш. Өнгө нөө. Энэ тоо ингээд энэ цаашаа шиг. Энэ яг гэнэ тортон дээр юу зооцсон юм шиг. Зооцсон юм шиг тий. Энэ өнгөөс ирээд байгаа юм. Одоо ширж бол энэ айдиа гэсэн чи яадаг тавьчих нэ. За. Та нарын төлөөлөг шалгаж байгаа шүү. Итгэхгүй байгаа ч. Яг сурч юм уу. Гэхдээ яг сурсан ч бишлээ. Наа ч юм нөгөө нэг чи их тийм хад хөдөлмөрөөр л тэнж явсаар байгаа болчихлоо шүү дээ. Одоо бол нөгөө яг 127 гэдэг бүр онлын баг шахуу доод хэллэрүүлэлт тулах хэрэгтэй байна л да. Тий, тэрийг нь 30 оноо хүртэл яачвал айгүй шалгалт молтон дээр юм багш нар орж суугч үлдээ. Тэнгүүд ингэж яаснаа би юу яаж болж шít. Нэг уцаа бариад аль нэг багш нар явж болж шít. Тэнгүүд нөгөө багш нар гарч зугтах ч үлээ. Багш нь чадахгүй гэж зугтах юм билүү. За ингээд дундуур ийм саадараа төрсөн чи хаана явжсэн мартцсан. Яаж сэргээх вэ? Гол руугаа хийсэн те энийг. Энийг гол руугаа хийсэн гэж одоо энэ нөхдүүдийг энэ тавыг энэ гол дээр давхарлах юм бол манай ихэнх дискэн дээр ороод нэг хамгийн том диск маань сулраад ирэн тэрийг бид нар ийшээ хийх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тавыг энэ гол дээр оруулахын тулд энэ нэг хамгийн доотлын нэг ягаан чим шиг нөхрийг энэ дээр тавина. Энэ нэг том шарыг шараар гарч байна тий. Энэ том шарыг энэ дээр тавина гэсэн үг. Энэ дээр оруулна гэсэн үг тий. Тэгэхээр энэ жижиг шарыг болон түүний дээдлийн энэ гурыг энэ гол дээр оруулна гэсэн үг. Тэгэхээр гол дээр нь оруулахын тулд яг энэ лүүнийг тавиад ингээд энэ гуравтайг бол хаанаас хаана ингээд шилжүүлдэг л болчих юм бол тэгээд үлдсэн бол гайгүй шүү дээ. За ингээд энэ гурав энд тавьчих. Яг гэж юмсан гэхээр энийг ийш нь тавих гэсэн юм аа. Энийг ийш нь тавьчаад одоо энэ гурвыгаа энэ дээрээ овоолчвал энэ нэг нөхөр чинь энэс арай жижиг юм шиг ба шүү дээ тий. Энийг тавих гэдэг юм. Тэгэхээр энэ лүү оолохын тулд ингээд энийг ийш нь тавиад одоо энэ хоёр бол яг та ингээд дээр дор орол гол очилдаг гэж байна. За ийм. Одоо энийг энэ тавьчлаа. Сүүлийн баг хоосорчлоо. Яг хуу энэ дөрвийг энэ дээр тавих үе жоохон хаяа бүгдлэх баг. Тэгээд энэ суларчин. За энэ дөрвийг энэ гол дээр тавихын тулд энэ жижиг шартай нөхрийг 3 руу тавих хэрэгтэй. Жижиг шартай нөхрийг 3 руу тавихын тулд ингээд энэ хоёр жижигнийг ийш нь зүгөөд
Яг 127 нөгөө нүүдлийн цээжлэн гэдэг бол хэцүү байгаа ч тийм. Тэгэхээр та нар нөгөө зарчмал болох хэрэгтэй. Ингэж ингийн тулд ингэж байгаа маань ингийн тулд ингэж байгаа маань гэдэг тэр рекурсив зарчмын л бол сурах хэрэгтэй. Тэрнээс цээжлэх. За одоо энэ гурваа энэ дээр оголчвол 3 дахь баганд суларлаа. Сулрахаар нь тэр хамгийн том диск аваачаад тавьчихна. Тэнгүүт 60 юу вэ? Энийгээ тавина тий. Ингээд тэгээд энийг жоохон яарсан бол тоо. За ингээд тавьчоо. Энэ утсан дээр зогснараа гоё юм байна тий. Тэгэхээр эн чинь нэг тач руугаа нэг харах ч үлээ юу ч үлээ. За ингээд ингэчээр одоо энэ том үйл явдал болно. Ягаад тэгэхээр хамгийн том дискээ зөөчлөж одоо бид нар зүгээр энийг хөдлөхгүй те энэ бол ингээ хадах цемэнтлэгдсэн гэсэн. Энд 6-аг л аваад ишээ зөөнө. Тэгэхээр бодлого маань ерөнхийдөө нэг хэмжээсээр багассан. Гэхдээ бас яг талдаа орчлоо гэсэн. 127 нүүдээс 64 орчим нэгдсэн. Тэгэхээр тал орчим болсон. Одоо энийг энэ дээр гаргах хэрэгтэй байна. Энийг ийш нь тавих хэрэгтэй байна. Тэхийн тулд тэгээ энэ том шарыг нь ийш нь тавих хэрэгтэй байна. Жижиг шарыг ийшээ гэхээр энэ гурыг бол энэ дээр л оолох юм байна. Тэгэхээр ийшээ оолохын тулд яг зүй тогтлоор бол хоёр ноон эхэлж, жижиг ноон эхэлж унаад тэгээ шарыг энэ дээр ингээд тавьчихнаа. 3 дээр бол бид нар юу хийж байгаагаа айгүй мартахгүй байна. Ингээд тавьчлаа гэдэг чинь энийг судлаад тавьчлаа те. Яах гэсэн бодвол ийшээ л явах гэсэн байлгүй. Тэгээд энэ 3 энэ дээрээ оолно те. Тэгж сул баг нь гаргаж агаад энэ нөхрийг л тийшээ тавих гэдэг юм шиг. Нэг рүү тавих гэдэг юм шиг. Тэгэхээр ийшээ оолохын тулд яг энэ дээр энийг авчаад шарыг энэ дээр тавиад яг ийшээ тийшээ айгүй их наашаа цаашаа гүйлгдэг болохоор тийм ер нь л жоохон оюун ухааны юу шаардсан тоглоом юм байна. За голоосоо энийг ийш нь тавьчлаа. Одоо энэ дөрвийгоо энэ дээр оолно тий. Тэнгүүд энэ 3 дахь нь суларж ийн гэж үзнэ. Ягаад гэвэл энэ бол байхгүй шахав гэж тооцсон шүү дээ тий. Тэгээд сулрахаар энийгээ тавьчихна. Тэнгүүд бид нар 5 бодлоготой үлдэнэ л гэсэн үг. Тэгэхээр одоо яг хөлөө энэ дөрвийгоо энэ дээр тавихын тулд энэ шарыг гол дээр тавина гэсэн үг тий. Тэгэхээр гол дээр тавихын тулд ингэж голоо суулж нөгөөхөө гаргаж ирж хагаад энэ хоёроо дээрээс нь давхарлнаа. Яг ийм классик аргаар нь явах юм бол 127 үлдэл болно л доо. Тэгээ нэг энэ дээр тавьчих. Одоо энэ гурвыг энэ дээр тавьчвал энэ доотлох сулраад бид нэр бодлогоо дахиад нэг хэмжээсээр багасгах юм. Ер нь бол рекурсив зарчим гэсэн нэг тийм хөл зарчим л да. Том бодлогоо бодож чадахгүй байвал, шууд бодож чадахгүй байвал жижиг бодлогууд хувааж агаад одоо чинь энэ хоёр өндөртэй ханаа цамхыг энэ дээр тавья гэдэг жижиг бодлого болчихлоо шүү. Тэнгүүд тэрийг нэгсийг бодож байна. Дээр доор нь оруулж өнгөрүүлж байгаа л гэж. За ингээд хоёр диск тавигдлаа. Одоо бид нарт юу үлдсэн байна? Бараг анхны бодлоготой төстэй болчихлоо тий. 5 диск байлаа. Тэрийг энэ дээр тавиа л гэсэн бодлого болчихно. Эднийг тооцохгүйгээр энэ хоёр бол байхгүй гэж дээ. Тэнгүүд 5-ыг тавина гэдэг чинь энэнийг энэ дээр тавина гэсэн үг. Энийг энэ дээр тавихын тулд энэ том шарыг энэ гол тавина гэсэн үг. Том шарыг гол тавихын тулд дээр нэг энэ 3-ыг энэ дээр тавина гэсэн үг. Гээд нэг жоохон төлөвлөгөө шиг юм хийж жагаад тэрийг ингээд жижигээр нь биелүүлээд яваад байна л гэсэн үг. Шарыг энэ дээр тавьчаа. Тэгээд энэ 3-ыг энэ дээр тавьчлаа. Яах гэсэн бэ гэхээр энийг суллах гэсэн. Энийг сулж яах гэсэн бодвол ийшээ тавих гэдэг ганц боломж нь энэ юм байна. Тэгээ энэ 3 энэ дээр оолчингууд энэ багныг сул болсон гэж үзэж болно. Сулж явах те нөгөө дараагийнх нь жижигхэн диск энэ дээр нь тавьчих юм байна. Гол руугаа энийг хийгээд за тэгэхээр тоглоом нь болохгүй л шүү те зүгээр зарчим шүү. Том асуудлыг шийдэхин тулд эхлээд том асуудлаа жижиг болгож хувааж агаад хуваана гэдэг чинь бас авьяас охно шүү. Тэгээд дараа нь жижигүүдээ нэг шийдэж чад. Тэгээд тэргүү томоор нь дэлэхгүй авчихвас те. Дөрөвтэй бодлого үлдлээ. 4 энэ дискийг аваад энэ дээр тавья гэсэн бодлого. Тэгээд 4-ыг тавихын тулд энэ 3-ыг иш нь зөөх ёстой. Тэгэхээр энийг нөгөө цэжээр хийдгээр хийчихье. 2 тийш нь зоцож хаяад нэгийг нөгөө дээр нь тавьчаад ийшээ зөөчи. Энэ хоёр болохоор ингээд дээр доор ороод хүрээд ирнэ. Тэнгүүд энэ дээр ирчлээ. Одоо яг одоо нэг ста бүр хичээл дээр заадаг 3 дисктэй бодлого болчихлоо тий. Энэ 3-ыг аваад энэ дээр тавиад гачээ. Энэ ч одоо нөгөө түрүүний цэжлэгддэг аргаараа тий. Ингэж дээр нөгөө хоёрыг ингэж тааш тавьснаа. Жижиг хоёроо оголоод энэ дээрээ тавилаа. 124 нүдэлтэй 25, 26, 27. Бид нөгөө алгоритм шинжилгээ дээр нь хоёрын n зэрэг гэдэг үзсэн шүү дээ. 2-ын 7 зэрэг 128. Нэгийг хасдаг юм байна яаж байгаа ч юм ясч тийм байна. Яг тоон. Тэгэхээр 2-ын x.
За ийм байдлаар нөгөө нэг 198. За энэ бичлэгийг тавьчин тэгээ үзэж хагаад 30 онон дээр 127 лахгүй бол би тэгэл оноо хасгана шүү дээ. 198 гэж юу гэсэн үг вэ?